Нэг осны Бурхан Есүс Христээр дамжуулан биднийг дахин төрүүлж өөрийн хүү охин болгосон нь авралт хүртлээ өсгөх буюу Христийн дүртэй адил болгохын тулд юм. Авралт хүртлээ өснө гэдэг бол Христийн дүртэй адил болох хэлнэ гэсэн үг юм. Тодорхой хэмжээгээр миний зан чанар, амьдралын сонголт, хэм маяг гэдэг зүйлийг харахтаа Христтэй төстэй байна гэж хүмүүс хэлгүүцгээр би ч өөрийгөө би ч Христтэй адилхан болж яваа юм байна. Ууган буюу том ахтайгаа төстэй болж байгаа юм байна гэж харах үзээр юм. Чуулган бол яг л ийм зорилгоор оршиж байгаа. Бидний бүлэг, бидний үйлчлэл яг л ийм зорилгоор ажиллаж байгаа юм. Ийм зорилгоор ажиллаж байгаа хэрэгтэй юм. Тиймээс бид зүгээр чуулганд ирэх, явах биш. Зүгээр цуглаан хийх, янз бүрийн үйлчлэл кемп хийх биш. Бид хүмүүсийг Христийн дүртэй адил болгох. Цаашлаа өөрөөр хэлэх юм бол аврал хүртэл яах юм аа? Өсөх. Тэгвэл нэг асуулт бид асууна. Бид хизээ авралынхаа галт тэргэнд суусан бэ? Бид хизээ анх чуулганд ирээд дахин төрсөн бэ? Тэр цагаас одоо харах нэ би хэр өсөлттэй явна вэ гэдэг асуулт юм. Яг одоо бид өсөлттэй явж байна уу? Бидний өсөлт хэсэг зуур зогссон байна уу? Эсвэл хурд маань багассан байна уу? Хурд маань хурдтай хэмдэ байна уу? Бид энэ зүйлэн дээр анализ өөрсдөө хийж чадах хэрэгтэй юм. Бурханы хүсэж байгаа зүйл бидний мартаарай. Авралаас гадна Христийн дүртэй адилхан болгох. Өөрөөр хэлбэл ямар хүмүүс аврал ордог вэ гэхлээр Христтэй өөрийгөө адилхан гэж хэлж чадах хүмүүс юм. Тийм ч зорилгоор бид ажиллаж байна гэсэн үг юм. Бид мартаа. Тэгэхээр бидний аврал хүртлээр бид хэр өсөж байна вэ? Бидний хурд ямар байна вэ? Бидний бэлтгэж байгаа хүмүүс, залуучууд маань хэр өсөлттэй байна вэ гэдэг юм. Тэд өөрөөр хэлбэл зовлон бэрхшээлийг хэр давж байна вэ? Тэд бид өөрсдөө хэр өгөөсгөж чадаж байна вэ? Замдаа бид хэр зориулалт гаргаж байна вэ? Замдаа бид хоосон ядуу амьдралдууд хэр сэтгэл хангалуун байж чадаж байна вэ? Бидэнд муухай хандж байгаа хүмүүст бид зөрүүлээд хэр сайн хандаж чадаж байна вэ? Бид хэр бусдад өөрөө ч хоосон хэрнээ өгч чадаж байна. Бид яг үндэ Христийн дүртэй адилхан байгаа болов уу? Бидний нөхө өсөлт маань хэр хэмжээнд бас яваа юм бэ? Чуулган бол энэ зорилгоор орж байгаа юм шүү. Чуулган бидний юм зорилгоор. Бид өөрийгөө өсгөх, бид хүмүүсийг өсгөх зорилгоор явж байгаа. Цааныг огон амин. Ингээд жоохон сериасны болчиход идэг тал бий. Тэгэхээр энэ аврал хүртлээ өсгөнөө. Аврал хүртлээ өсөхийн тулд энэ алхамыг хийхин тулд Илж Петр 2 үйл үгийг бидэнд зааж өгсөн байна. 2 үйл үгийг зааж өгсөн байна. Эхний үйл үг нь тиймээс энэ зүйлүүдийг бүхнийг хаяараа гэж хэлж байгаа. Аврал хүртлээ өсөхийн тулд эхнийх нь үйлдэл юу гэхээр хаях байдаг. Дагд хэлэх хаях. Зааж өгөндөө хаяараа. Хаяараа. Хаяна гэдэг чинь юм зүгээр байхгүй бол хаях гэсэн үг. Энэ нэг 5 зүйлийн талаар хаяараа гэж хэлж байгаа. Дахин төрсөн хүмүүсээ хаях ёстой. Эхний зүйл юу гэхээр үс сонзон ямаа гэж байна. Үс сонзон гэж. Бид дахин төрхөөс өмнө зөндөө олон хүнтэй хэрэлдэж маргалдаад зодолдоод явж исэн болохоор бидэнд өстэй хүмүүс олон байна. Тэр тэгэндээ энийг ингэндээ. Харин итгэлийн амьдралд орж ирсэн бол авралын галт тэргэндээ суусан хүний хувьд эхнийг хаях ёстой зүйл үс сонзон гэх зүйл байдаг юм аа. Бид хүмүүс үс санах хэрэггүй гэсэн үг юм. Магадгүй та доктор бид тэрнээс заавал хариуг авна гэж бодож байгаа зүйл байгаа бол хаяараа гэж Библи хэлж байна гэсэн үг. Хайцгаая. Хоёрдугаар нь юуг хаяараа гинэ? Зайл мэх. Ишлэн гаргаж өгч байна. Зайл мэхийн хаяараа. Хин нэгнийг зайлж амар хэлбэр аргаар ашиг сонирхлыг олох явдал. Би мэдээж Библиэр ингэж хийснээс гадна зүгээр энгийн аж амьдралыг харахад ч тэр зарим нэг хүмүүс юм нэг овсгоотой гэд ярьдаг шүү дээ тийм овсгоотой жоо сэргэлэн иймэрхүү маягаар. Тийм гэж ярихдаа үүний ард залмих байдаг үгүй. Энэ аргаар олж байгаа юмнууд сайн үр дүнд хүргдэггүй хүмүүс. Бид өмнө залмихаар ингээд аргалцдаг байсан байж болно. Гэтэ Библи үг хэлж байгаа залмихийг хаяараа. Хэнийг нэг залдаг явдал өөрийгөө залдаг явдлыг хаяараа. Одоо хэнийг залж байгаа хүн байгаа бол гимшэнд хаяараа гэж өрөөж байна.
Гуравдугаарх нь юу гэнэ? Хоёр нүүр гэж байна. Хоёр нүүр. Энэ грек үг харах юм бол гаднах байдал, доторх байдал хоёр өөр гэсэн үг. Нэг хүний харж байгаа, нэг хүнтэй харилцаж байгаа харилцааны байдал хоёр өөр талаар ярьж байгаа шүү. Тэрнээс биш ийшээ харж ууралчаад ийшээ харж инээж чадаж байгаа хоёр нүр биш бөгөөд энэ хүн рүү нэг дор уурлаад нэг дор нэг инээчээд эргэн хараад ууралж байгаа байдал хоёр нүр гэж хэлж байгаа. Хоёр нүр бидний ялангуяа итгэлийн амьдрал дотор чуулган дээрээ тэнгэр элч шиг гараад явахаар чөтгөр шиг байдаг тал байдаг. Би хэр хоёр нүртэй юм бол хоёр нүрээс үл хаяараа. Дараа нь юу хаяараа гинэ? Ата чөтөө хаяараа. Харин хүн татархаад яваад идэм шиг үстэй. Аль нэгэн чуулган гой үйлчлэлтэй гой явж байгаа бол гоё биш үү? Дэмжиж өгөл. Бид битээ ата чөтөө гэдэг зүйл таны амьд битгий байгаасаа гэж үрэж байна мэн. Дараа нь юу хаяараа гинэ? Гүтэлгийг хаяараа. Хэн нэгнийг гүтгэх явдал. Хийгээгүй юмыг хийсэн маягаар ярих. Бас монгол хүмүүс нэг сул тал юм шиг байна лээ. Баг тэгсэн байх та. Энэ чи гүтэлгийн нэг хэлбэр шүү дээ манайха. Хэрвээ та баттай мэдхгүй бол зүгээр миний бодлоор юм байж магадгүй ийм хөө зүгээр таамаглал дэвшилж болно. Тэгээ бараг л тэгсэн дээ. Тэгээ бараг нэг мэдээ дээ. Чадаж аваасаа тэгжил таараа. Ингээд нэг юм тэр тэрийг өөр хэмжээ болж байгаа бол тэр бусдад ингээ яриа явж байгаа бол юунд орно гинэ? Гүтэлгийн тоонд орно гэсэн шүү дээ. Тэр юу гэсэн юм бэ гэхээр химээс итгэлийн хүмүүсээ хаяараа. Юу хаяараа дахин давтъя. Эхнийх нь үс сонсон, дараа нь зайлмих, дараа нь хоёр нүүр, дараа нь атаачуутөө тэгээд гүтгэлгийг хаяараа. Бидний сүм чуулган дотор манай бүлэг дотор ийм юм гарч ирвэл бид ч гэсэн энэ хилдэг баймаар байна. Бид ч гэсэн ийм зүйлийг хүлээн шүүрэхгүй байгаамаар. Бид иймэрхүү зүйл дээр ахын бол жоохон зосоод хийдэг үгүй гэж хэлж чаддаг баймаар. Ингээд нэгдүгээрх нь хаяараа. Энийг нэг үгээр хэлбэл хуучин дотоод зүрх сэтгэлийнхаа бохирдлыг хаяараа гэсэн үг юм байна. Итгэл орж ирэхээс өмнө байсан зүрх сэтгэлийнхаа бохирдлыг хаяараа гэж хэлж байна гэсэн үг. Тэгэхээр та хэд Христэд орж ирээд дахин төрөөд энэ гал дэргэн суугаад нэлээд олон явцсан болохоор ерөнхийдөө энэ хаях үйл явц гайгүй байгаа ах гэж бодоод байна. Тэгсэн чигсэн үе гарч ирнэ. Дахин хайдаг байгаасаа гэж үзэж байна. Харин хаяхны дараа хоёр дахь үйл үг нь юу гэх вэ? Хүсэн тэмүүлэл. Дараалал хүсэн тэмүүлэл. За дахиад хүсэн тэмүүлэх. Дахиад хүсэн тэмүүлэх. Энэ зүйл юм аа. Хайсныхаа дараа хүсэн тэмүүлээрэ. Тэгвэл юу хүсэн тэмүүлээрэ гэж байна? Үгийн цэвэр сүг. Нэлэх хүүхэд адил хүсэн тэмүүлэл. Нэг усны энд юу дахин төрсэн хүмүүсийг юутай зөрүүлж байна гэхээр нэлэх хүүхэдтэй адилхан зөрүүлж байгаа. Нөгөөх нь үгийг сүлтэй зөрүүлж байна гэсэн. Нэлэх хүүхэд ихийнхаа сүг хүсэн тэмүүлдэг шиг итгэлийн хүмүүсээ дахин төрсэн хүмүүсээ та бүхэн маань үгийг хүсэн тэмүүлээч гэж хэлж байна гэсэн. Үгийг хүсэн тэмүүлэх явдал. Хайд зүрх сэтгэлээ цэвэрлэж зүрх сэтгэлээгаа бохирдлыг хайж эзний үгийг хүсэн тэмүүлснээр бид яадаг вэ? Авралт хүртлээ. Эзний өмнө очих хүртлээ яадаг юм аа? Өсдөг юм аа гэж хэлж байна гэсэн. Тиймээс дүгнэлт нь юу болоод байна гэхээр үгийг хэр хүсэн тэмүүлж байна гэдгээс л хамаарч байна гэсэн. Бид үгийг хэр хүсэн тэмүүлж байна тэр хэмжээгээр өсдөг. Үгийг хүсэн тэмүүлэх сэтгэл маань багасах үед, үгийг хүсэн тэмүүлэх сэтгэл маань холдох үед бид нар хэмжээ өсөлт маань зогсдог гэсэн үг байна. Өмнө нь залбирал үг сайн мэдээ гэж боддог байсан анхандаа. Би анх чуулганд ирээд залбирлыг л хамгийн түрүүнд сурах ёстой гэж боддог байсан. Залбирлыг хамгийн түрүүнд сурах ёстой байна да. Улаач тэгээд залбирлыг сурж ирсэн. Тэгээд тавхан ярьжсэн шүү дээ би өглөөний залбирал баян ирдэг байсан нэг ихч. Хамар удаан залбирдаг байсан нэг ихч нэг өдөр бүү болчихсон гэдгийг сонсоод заастаа буруу байна да гэдгийг ойлгосон юм. Залбирал хийж түрүүндэж болохгүй байна гэдгийг ойлгосон. Хинт хамдан гуйж байгаагаа мэдхгүйгээр гуух нь аюултай байна гэдэг. Тэгээд тэр цагаас хойш нь залбирлаа урд нь үг байх хэрэгтэй байна гэдгийг ойлгосон. Тэгээд баян тэгж бодож явж ирсэн.
Библийн дагууч гэсэн энэ бол үнэн хэлж байгаа. Та нар юу гэж хэлж байгаа нэхээр өдөр 5 цаг залбираар юм эсвэл залбирах тун гэдэг хэлээгүй. Үгийг хүсэн тэмүүл залбирлыг биш. Үгийг хүсэн тэмүүл магтаалыг биш. Үгийг хүсэн тэмүүл нөхөрлийг биш. Үгийг хүсэн тэмүүл гэж байна. Чуулганд явахыг биш. Үйлчлэлийг биш. Үгийг хүсэн тэмүүл гэж хэлж байна. Үгийг хүсэн тэмүүлэх үедээ та бид үсэх юм аа гэж. Тэрнээс хойш үгэн дээр илүү анхаарч эхэлсэн юм. Тагон мэдж байгаа юм тийм үү? Тэгэхээр өөр ингээд чуулгануудын зарим нэг итгэжтэй яриад үзээрэй. Зарим нэг хүмүүс ийм амар галтай хүмүүс байдаг ингээд. Ярахаар их амар галтай. Бурхан надад тэгээд ингээд яг тэрхүү яриан дотор нь мухар сүнсэд давхар явж идэг. Мухар сүнсэд давхар явж идэг. Ингээд Библи нэгээл Бурханы шууд уншсан чинь Бурхан намайг тэггээ. Бурхан надад ийм үг өгөөд. Би ингээд залбирж ирсэн чинь мөнгө олоод яг тэр Бурхан надад тэр өгсөн баг гэж бодоод ийм галтан. Энд аюултай юм байхгүй юу? Тэр яг өсөж байгаа гэж хэлэхгүй гэсэн юм. Тэгвэл Христэл дотор яа мухар сүнсэд будны шашин байдаг шиг байж боломжтой гэсэн. Үгийг хүсэн тэмүүлэх ёстой юм. Гэхдээ энэ дээр үгийн үгжил үгийн цэвэр сүг. Үг өөрөө цэвэр сүг гэдэг утга санааг илэрхийлж байгаа ч үгийг цэвэр чигээр нь аваарай гэсэн санааг бас давхар илэрхийлж байдаг. Тэр та бүхэнд номлолыг хийж байгаа хүмүүс үгийг буруу тайлбарвал бохирдсон сүг болоод явчихж байгаа юм аахгүй юу? Эсвэл зарим нэгэн хүмүүс үгийг зөв зааж байгаа боловч буруу хандлагаар ярьж байна. Нэр алдар олохын тулд өөрийгөө мундаг гэдэг гайхуулахын тулд номлож байгаа хүмүүс байна. Тиймээс ямар эзний үг сонсож байгаа вэ? YouTube-с ч юм уу өөр газар ямар номлол сонсож байгааг анхаарах хэрэгтэй юм байна. Үгийг хэр хүсэн тэмүүлж байна вэ? Бидний мартаар бид юуны төлөө орчин ихээр хүмүүсийг үгийг хүсэн тэмүүлдэг хүн болгож тэр хүмүүсийг авралт хүртлээр өсөх хүн болох зорилготой болохоос биш бид цуглаа хийхин тулд биш. Тулааны идэвхтэй ирүүлдэг хүмүүсийг биш. Өглөө болгон бид туйл намар чимэг цаг хийсэн шүү дээ. Надад үнэхээр хэцүү байсан чимэг цаг хийхэд. Яг л өдөр болгон хариун дарамт над дээр байнг ирж ирсэн. Чимэг цаг юу байла? Байнга. Миний үгийн дагуу яв. Миний үгийн дагуу яв шүү дээ. Өдөр болгоны үгэн дээр миний үгийн дагуу яв. Тэгвэл та нар өрөөгдөн та нар явахгүй бол хараагдана. Ийм хараал буун гэдэг. Ялангуяа дэд туйл номыг харах юм бол ерөөл нэг жоохон хэдхэн ишлэл байгаа ч тийм. Хойш нь хараал нь ямар их байгаа вэ? Хэд дахин их байгаа байхгүй энэ чинь. Гэ харагдана. Дархан өдөр болгон тийм. Яг бүр бурхан хэлж байгаа. Та нар үгийн дагуу амьдрал ерөөл хараал та нар өмнө тавилаа. Та нар хүүхдүүдтэй бас үгийн дагуу амьдруул гэж. Нэг басны бурхан Израилийн ард түмнийг Египтээс гаргаж ирээд үгийн дагуу амьдрдаг л ард түмнийг бий болгохыг хүссэн байгаа байхгүй юу? Яг л өнөөдөр би ч гэсэн адилхан Христ итгэл Бурханы хүү охин болсон бол мөнхөө ус орох хүртлээр үгийг хүсэмжилдэг тэр хэмжээгээр Христтэй адилхан болж өсдөг хүмүүс болохын тулд юм аа. Чуулганд ирэх эрдэсийн нэмэх тул биш. Тиймээс яг асуудал үүндээ нэхэр яг энэ үгэндээ байгаа биш. Асуудал бол хүсн тэмүүлэх дээр л байгаа. Үг хизээдж байгаа. Өнөөдөр энэ Библийн үг бидэн дээр ирэх гэж ямар их зовлон тулсан гэж би чуулганы түүхийг үзэх юм бол энэ Библи өнөөдөр хэвлэгдэж бидний гадар ирэх юм бол маш олон хүний ам энд орсон байдаг. Ялангуяа дундад зууны үед зөвхөн латин хэл дээр Библи байдаг байсан. Тэгээд цашны шинжилэл хийсэн хүмүүс герман хэл дээр, англи хэл дээр орчуулж эхэлсэн байна. Тэр хүмүүс барьж аваад их нь алаад, хятад ингэж болохгүй гэж. Маш олон хүмүүс амнасаа алдсан байдаг. Энэ өнөөдөр бидний авчирдаг, бидэн дээр авчрах юм бол. Маш олон хүмүүс энэ Библийг бидэнд өгөхийн тулд бүхэл амьдралынхаа турш өдөр шөнөгүй энэний хар суудаг байсан. Үгэнд асуудал байхгүй. Харин юунд байна гинэ? Хүссэн тэмүүлэхэд л. Тиймээс бид өнөөдөр өөрсдөө адилхан. Бас бидний манай гэр бүл, үр хүүхэд, найз нөхөд, манай бүлгийн хүмүүс, манай чуулганы хүмүүс үгийг хүссэн тэмүүлдэг хүмүүс болгомоор байна. Гэхдээ хамгийн харамсалтай мэдээ юу вэ гэж орчин үеийн залуучууд ном унших нь эрс багассан явдал. Олон улсаараа тийм мэдээ байгаа. Ном уншил үнэхээр багасч байгаа гэж. Тэр дотор юу ороо явж байгаа вэ? Библи ороо явж байна гэсэн. Америк нэгэн судалгаа та хүн зарим нь хэлжсэн баг.
Чуулганы 90 гаруй хүмүүс нь зөвхөн нэм гарагтаа Библиэр нээдэг гэж. Тэдний тоонд бол бид ормоогүй. Тэгээд бид өглөөний чимээг захийг болгондоо энэ үгийг давхар бодонгоо ямар шийдвэр гаргаж байгаа вэ гэхээр нарийн замаар л явъя. Эзний үгийг хүссэн тэмүүлэхээс өөр аргагүй чуулганыг бий болгоё. Тэгээд энэ тэнцэхгүй хүмүүс нь үргэн хаалгаараа яваг гэдэг маягаар. Бид маш их цаг зав сэтгэл зүрхээ заруулж үйлчилж байгаа хэрнээ бидний үйлчилж байгаа хүмүүс үгийг хүсэн нэмүүлэхгүй бол тэд яг л байдгаараа байна гэсэн. Харин эзний үг хэлж байгаа үгийн эсрэг яваад байна гэсэн. Бид үгийг хүсэн тэмүүлдэг байх ёстой юм байна. Гэхдээ нэг зүйлийг анхааруулan хэлмээр байгаа нь бид үгийг хүсэн тэмүүлэхдээ их мэдхийн тулд хүсэн тэмүүлж байгаа биш. Их мэдхийн тулд би мэдэн шүү дээ надад. Авраам энэ түүгээр мэдэн шүү дээ. Авраам уу? Давид мэднэ. Бид үгийг хүсэмжлэхдээ хин нэгэн заахын тулд биш. За энийг өстө нөхөртэй хэлнэ. Энийг өстө эхнэртэй хэлнэ. Энийг өстө ах эгчтэй хэлнэ. Харж байна та нар залхуу хүн чи би тэнд хэлнэ. Иймэрхэн тулд биш юм аа. Бид хин нэгэн заахын тулд үнэндээ биш. Бас өнгөрөхын тулд биш. Цаашлаад хин нэгэн хүнийг шүүхийн тулд бид эзний үгийг хүсэмжлэж байгаа биш. Хүн битэл заяа. Манай Бэлэн сургуульд нэг юм хоёртан байсан юм аа. Одоо ч гэсэн хаяа ингэдэй. Хичээл заахад би таны хичээл сууж болох уу гэдэг байхгүй юу. Нэг тийм хүн байна. Тэгээ тэр хүн яадаг гэж үгийг хэрүүл хийхэд ашигладаг. Амар. Би нэг 2 удаа харсан. Тэгээ үлж байгаа. Библиэд ингэж хэлсэн байдаг үстэй. Та нар нэгж байгаа нь хаанагаа ингэ нэг амар ингэ нэг юм ингэ үгээр ингэ загнаж. Тэгээ би дотор айжсэн байхгүй. За энэ хүнээс тухайд явах хэрэгтэй байна. Бид үгээр хэнийг ингээ хярахын тулд үсэн дэмүүлж байгаа юм шиг. Тэгвэл яахын тулд юм бэ? Энэ үгийн дагуу амьдрахын тулд. Яахын тулд гинэ? Амьдрахын тулд. Хүмүүс яахын тулд гинэ? Амьдрахын тулд. Өөрөлд амьд байхын тулд. Хүүхэд яах гэж сүүг үсэн тэмүүлж байгаа юм бэ? Хүүхэд амьдрахын тулд шүү дээ. Хүүхэд дөнгөж төрсөн хүүхэдтэй хүмүүс мэдж байгаа. Хүүхэд өөрөө хүсэн тэмүүлж байгаа байхгүй юу? Тэнд за амаа ингэж хөдөлгөөрөө заа юу хүүхдээ ингэж заахгүй шүү дээ. Цаанаасаа Бурхан тэгж бүтээж байгаа. Тийм шүү гэж юу? Би яг тэр шиг эзний үгийг хүсэн тэмүүлдэг хүн байх ёстой цаанаасаа. Амьдрахын тулд юм. Ингэснээр бид юу ах юм аа? Аврал хүртлээ өсөх юм аа. Тэгэхээр энэ дага хүнийг бүрийг аврал хүртлээ өсөөсэй гэж өрөөж байна. Бид мартаар юу хамгийн чухал болоо авч байгаа гэхээр хүсэн тэмүүлэх явдал юм шүү. Эзний үг хэр уншиж байна. Тэгээ би төгсгөлд нь бодсон юм байна. Яав Бурхан минь яавал хүсэн тэмүүлдэг сэтгэлийг урт хугацаанд хадгалах. Заавал хүсэн тэмүүлдэг сэтгэлийг урт хугацаанд хадгалж өөрсдөө өсөж өрөөлийг өсгөх бай. 3 дахь шил дээр байгаа юм байна. Удаач тэрийг үжилж байгаа юм хэрэг та нар үнэхээр эзний инэрлийг амссан юм бол тэгэх тун. Амен. Энэ үг ихээрээ авсан эзний инэрл дээр нь дөрөөлөн ярьж байгаа. Хэрвээ та нар үнэхээр эзэн та нарын төлөө замаа цовлог дахин амьсан гэсэн эйгүү инэрл нэгүслийг амссан хүмүүс муу юм бол эзэн талархсан, эзэнд баярлсан энэ ивэлийн сэтгэгдэл та нарт байгаа юм бол та хүн хаяад хүсэн тэмүүлээд аврал хүртэл өсөөрэй гэж. Петрийн хэлж байгаа цаа санаа нь эзний дэрхүү инэрлийг амссан тэр зүрх сэтгэлийн хандган дээр нь дөрвөлж байна гэж харсан байна. Тэгэхээр авсан ивэлээ. Авсан тэр амссан тэрхүү инэрлээ бусдаа хуваалцаж ярьж ах үедээ хүний дотор хүссэн тэмүүлэл сэтгэл удаан хугацаанд байх боломжтой байна гэдэг харсан. Тийм учраас чимээгүй цаг хуваалцна гэдэг маань нэр ийм учиртай шүү дээ дахин харсан байна. Тэгдэг шүү дээ тийм үү? Хин чимээгүй цаг хийж ирээгүй байсан ч гэсэн нэг хүн чимээгүй цаг хийж ирээн тэр үгнээс дамжуулан авсан эвэлэн нулимстай ингээ хуваалцглаар нөгөө нэг энэ хөлдөө юм шиг байжсэн нөхөр чинь сэтгэл нь хайлж байгаа шүү дээ. Тэгэхээр дараагуудаа би нэг хийгээд үздэг юм билүү гэж бодно. Тэгээ 5 хүний 2 нь ивэл аваад ивэлээ яриад ирэнгүү тэр нь 3 болж хувирж байгаа.
Мөн үү манайхаа? Хин нэг үгээр дамжуулан унжаага, үгээр дамжуулан босч байгаа, үгээр дамжуулан зүрх сэтгэл маань, амьдрал маань өөрчлөгдөж байгааг хуваалцах үедээ. Эзнээс авсан амсан инэрлээ ярих үедээ. Бидний дотоод тэр хүсэмжлэх сэтгэл гэдэг зүйл байгаа юм байна. Тиймээс би зүгээр нэгэн шашны хүн болчихгүй тулд өдөр бүр эзнээс инэрлийг амсаж, үүн дээрээ үнслэгдэж урагшлаад алах хэрэгтэй байна гэсэн үг байна. Энэ дагуу болгоныг тийм байгаасаа гэж уриалж байна. Амен.